Мэдээлэл холбооны сүлжээнээс орон нутгийн интернетийн өгөгдлийн сүлжээнд өргөтгөл хийж аймаг бүрт 1 ГБ секунд хурдтай сүлжээний багтаамжийг бий болголоо. Одоогоор 16 аймгийн төвийг холбоод байна. Ингэснээр хөдөө орон нутагт явахдаа ч хотод ашиглаж байсантай адил интернет хэрэглэх, ашиглах боломж бүрдсэн гэсэн үг юм а. Өмнө нь орон нутагт дээд тал нь 300 кБ хурдтайгаар нэг веб хуудсыг 40 секундын хугацаанд уншуулдаг байсан бол одоо хурд нь 3 дахин нэмэгдэж 1 МБ хурдтайгаар 11 секундын хугацаанд уншуулдаг болсон байна. Орон нутгийн иргэд маань одоо интернетийг өшөө нэмэх хэрэгтэй, гэртээ авах хэрэгтэй. За дээрэс нь ISP буюу жижиглэнгийн интернет худалдаа эрхлэгчтэй хувьд орон нутагт шинэ төрлийн зах зээлүүд бол нэмэгдэж гарч ирж байгаа учраас дахиад шинэ орон зай үүсэж байгаа. Дээрэс нь бол одоо юу гэдгийг удахгүй бас сонгуул болох чинь тийм үү. Тэгэхээр бол маш олон ажлуудыг бид нар интернетээр дамжуулж хийх боломжууд нөөрэ бүрдэж байгаа юм. Орон нутагт интернетийн хурд 3 дахин нэмэгдэхээс гадна хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээний үн тариф хотынхтай адил болж байгааг онцолж байна. Тодорхойлбол орон нутгийн иргэд 1 МБ интернетийг өмнө нь 55 мянган төгрөгөөр хэрэглэдэг байжээ. Харин одоо 13 мянган төгрөгөөр хэрэглэнэ гэж хэлж байгаа юм а. Хуучин бол өрхөд 55 мянган төгрөгөөр, за байгууллага 75 мянган төгрөгөөр авч ирсэн. Тэгээ дээрэс нь 3 дахин бага хурд авч ирсэн. Тэгвэл өнөөдөр ижил хурдыг Улаанбаатар хотын үнэтэй ижил үнээр авч байгаа болохоор одоо та хотод байна уу, хөдөө байна уу гэдэг ямар ч ялгаа байхгүйгээр интернетийг бүрэн ашиглах боломжтой болж байна. Өндөр хурдны интернет Баян Улгийн Гов Алтай, Завхан, Ховд, Увс зэрэг 5 аймагт холбогдоогүй үлдээд байна. Эдгээр аймагуд 4-р сарын 1-ний дотор сүлжээний өргөтгөл хийж интернетийг ижил үн, ижил хурдаар хэрэглэх боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.